Боловсролын салбарын хүрээнд Баянгор сумын 20 цэцэрлэг 269 багштайгаар 3646 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн багшийн хангалт 98%-тай, бүлэг дүүргэлт 30 өмнөх хичээлийн жилийн мөн үнэтэй харьцуулахад хамран сургалт 0.15-аар өсч, бүлэг дүүргэлт 1.8-аар буурсан. Ерөнхий боловсролын 11 сургууль 554 үндсэн багштайгаар 12449 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулж, хамран сургалт 99.4%-тай, бүлэг дүүргэлт 32.5 өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад хамран сургалт 0.3-аар өсч, бүлэг дүүргэлт 2.3-аар өссөн. Суралцагчдын сурлагын ахиц үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр 5 удаагийн арга хэмжээг зохион байгуулж 17,768 мянган төгрөг зарцуулж, сурлагын ахиц үр дүн 73 болж, өмнөх онтой харьцуулахад 6.5-аар өссөн. Сумын засаг даргын нэрмжит Масын олимпиадыг 7 хичээлээр 2 үе шаттай 90% эрсдэлтэй зохион байгуулж, 2 дугаар шатны гүйцэтгэл 1 дугаар шатны гүйцэтгэлээс 9.1%-аар өссөн байв. Сумын засаг даргын нэрмжит эсэлтийн шалгалтын сорилыг 70% эрсдэлтэй зохион байгуулж, эсэлтийн ерөнхий шалгалтын сумын дундаж 510, аймгийн дунджаас 0.9%-аар давсан үзүүлэлттэй байна. Чадварлаг багш арга хэмжээг үргэлжлүүлэн 10 удаагийн сургалт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран давхарсан тоогоор 1000 гаруй багш нарыг хамруулан зохион байгуулж, 47 багшийг шагнаж урамшуулахад 12,740 мянган төгрөг, сургууль багш нарын үнэлгээ хийх, зөвлөн туслах, чадваржуулах, сургалтын арга хэмжээг аймгийн боловсролын газартай хамтран зохион байгуулж 5 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Соён гэгэрүүлэх сургалт арга хэмжээ. Сумын засаг даргын А4 68 дугаар захирамжаар 2 дахь жилдээ суралцагч хот төсөлт арга хэмжээг зохион байгуулж, төрийн 36 байгууллагын 2500 гаруй албан хаагч, 10 сургуулийн 1003 суралцагч, арбан багийн 250 иргэн, 70 гэр бүлийн 250 гаруй гишүүд давхарсан тоогоор 82 удаагийн сургалт нөлөөллийн арга хэмжээнд хамрагдаж, 9200 иргэнд нөлөөллийн ажлыг зохион байгуулж, 70 удаагийн мэдээлэл, 25 постер, 48 шторк бэлтгэн, олон нийтэд хүргэж 53438 цахим хяналтыг авсан байна. Хөрөнгө оруулалт. 2025 онд сумын орон нутгийн хөгжлийн сан болон сумын бусад их үүсвэрээс 10 цэцэрлэг 5 сургуулийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, стандартыг хангах чиглэлээр 194 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Баянгор сумын засаг даргын хамтран ажиллах албан хөсөлтийн дагуу эрүүл хүнс, эрүүл ирээдүйд төсөл 3 жил дараалан 2 цэцэрлэг 3 сургуульд хэрэгжиж, 50 м2 хэмжээтэй 3 улирлын хүлэмж, 20 тонны багтаамжтай стандартад мэдсэн зойрыг ашиглалтанд оруулсан. Соёл урлагийн салбарын хүрээнд соёлтой Баянгорчууд арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 13 төрлийн арга хэмжээг төлөвлөн 3000 гаруй иргэдийг хамруулж, арга хэмжээ зохион байгуулахад 3,841 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үйл ажиллагаанаас онцол бол босоо бичгийн гайхамшиг уралдааны хичээнгүй бичиг, уран бичлэг, болсон үсгийн бичвэрийн төрлөөр хүүхдийн зохиолч, уншигчдын уулзалт, үсэглэлийн хаад монгол хэлний уралдааныг тус зохион байгуулж 700 гаруй хүүхэд багш иргэдийг хамруулсан байна. Мөн соёлтой Баянгорчууд арга хэмжээг эрчимжүүлэх, соёлын ажилтнуудыг чадваржуулах, соёлын ажилтнуудаар дамжуулан олон талт нөлөөлийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг дэмжин, соёл урлаг аялал жуулчлалын залуучуудын газарт 10 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн. Хэлний бодлогын Баянгор сумын салбар зөвлөлийн ажлын хүрээнд. Хэлний бодлогын сумын салбар зөвлөлийн ажлын хүрээнд 3 зорилтын 16 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, 2000 гаруй албан хаагч, 450 гаруй иргэд, 200 гаруй сурагчдыг хамруулж 3 сая 500 мянган төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн. Үндэсний бичгийн цахим бичвэрийн арга зүй олгох сургалтыг 12 төрлийн байгууллагын 60 гаруй албан хаагчдад зохион байгуулж, цахим бичвэрийн хичээлийг ТV бичлэгт оруулан төрийн байгууллагуудад хүргэсэн. Төрийн албан хаагчдын монгол хэл үндэсний бичгийн багийн тэмцээний 1-р шатыг зохион байгуулж, 39 байгууллагын 195 албан хаагч 5 үеийн даалгавар гүйцэтгэн оролцож, гүйцэтгэлийн түвшин өмнөх оноос 45%-аар өссөн байна.